Байгууллагын дата мэдээлэл яагаад чухал вэ? Байгууллага өргөжин дэлж, зах зээл дээр улам бат бөх зогсох тэрмчөөс эхлэн байгууллагын дотоод болон хэрэглэгчдийн мэдээллийн хадгалал, түүний аюулгүй байдал, мөн тухайн байгууллагын гол хөдөлгөгч болсон технологийн зогсолтгүй найдвартай үйл ажиллагааг хэрхэн хангах асуудал тулгардаг. Монголын анхны газар зүйн нөөц дата төв. Улаанбаатар хотоос 220 км зайд Дархан хотод байрладаг Mobicom корпорацийн TD төвийн байранд техникийн бүсийн төв болон Дархан дата төв үйл ажиллагаа явуулж байна. Дархан дата төв нь олон улсын TIA 942 стандартын дагуу байгуулагдсан бөгөөд Tier 3 дугаар ангиллыг хангахуйц Монголын анхны газар зүйн нөөц дата төв юм. Үйл тасалдах цахилгааны их усүр. Систем дээр нэмэх нь систем. Дата төвийн эрчим хүч хангамжийн систем нь олон улсын стандартын Tier 4 дугаар зэрэглийг хангахуйц 2N системээр нэмэх систем бүтцтэй бөгөөд А болон Б гэсэн хоёр тусдаа бие даасан систем зэрэг ажилладаг. Мөн хөргөлтийн системийн найдвартай байдлын үүднээс цахилгаан хангамжинд систем тус бүрээс холбогдсон тэжээгдэнэ. Хөргөлтийн систем. Energy Saving Precision хөргөлтийн систем нь шууд бус free cooling болон шууд хөргөлтийн гэсэн хоёр ажиллагаатай бөгөөд серверийн өрөөний зохион байгуулалт нь cold isle containment шийдлээр хийгдсэн. Энэхүү шийдэл нь хүйтэн ба халуун агаарын урсгалыг тусгаарласан. Битүүмжинд хөрсөн агарыг бүрэн ашиглах зарчмаар хөргөлтийн системийн багтаамжийг нэмэгдүүлэх, цахилгаан зарцуулалтыг шууд бууруулах дэвшилтэд зохион байгуулалт юм. Галын хамгааллын систем. FM 200 инертийн хийн шийдэл нь хүчил төрөгч оролцсон шаталт үүсэх химийн урвалаас сэргийлж, шаталт дэмжигч бодисууд үүсэх боломжийг хаах зарчмаар ажилладаг. Орчны хяналтын температур болон утаа мэдрэгч хөргөлтийн системтэй уялдан ажиллах зарчмаар програмчлагдсан. Орчны хяналтын систем. Өрөөний температур, чийгшил, тоос, чичиргээ, ус алдалтыг мэдрэх мэдрэгчүүдээс гадна орчныг хянах камерын тусламжтай серверийн өрөөний хяналтыг тогтмол хийдэг. Мэдээллийн аюулгүй байдал. Дархан дата төвийн сүлжээ нь цахим халдлагаас хамгаалах болон халдлагыг илрүүлэх систем. Галт ханаар бүрэн хамгаалагдсанаас гадна мэргэжсэн инженерүүд аюулгүй байдлыг ханган ажилладаг. Mobicom корпорацийн техникийн төв байр сүлжээ хяналтын төв 7 хоногийн 24 цагаар нэгдсэн удирдлагын системээр тасралтгүй хяналт хийхээс гадна Дархан хот дахь төвийн бүсийн сүлжээ хяналтын төв дээр давхар хяналт хийж өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцсан ажиллаж байна. Үйлчлэгээний бусад мэдээллийн талаар байгууллагын харилцагч хариуцсан менежер болон 2222 лав хуудаснаас авна уу?